Би Японд ажиллахаар очоод Токио хотын захад жижигхэн хуучны байр түрээсэлж авсан юм. Түрээс хямд байршил боломжийн байсан болохоор нэгийг хэрэгэлзээгүй. Эхний хэдэн өдөр бүх зүйл хийм байлаа. Гэхдээ нэг шөнө унтаж байхад галт тогооны зүгээс маш солхон чирэг чимээ гарсан. Анхандаа хөршөөс гарч ийн гэж бодсон. Японд байрнууд нэмгээ хамтаа шүү дээ. Тэгээд тоосонгүй. Гэвч дараагийн шөнө дахин тэр чимээ яг л хин нэгэн шалдыйгүр ямар нэгэн зүйл чирч байгаа юм шиг. Би хаалгаа нэгээд галт тогоон руу ороход юу ч байгаагүй. Хачин мэдрэмж. Өдрөн зүгээр харин орой болохоор галт тогоонд орвол хин нэгэн өмнө нь байсан мэт мэдрэмж. Заримдаа аяга өөр байралд орчихсон байх. Хаяа шүнс ирээд хин нэгэн намайг харж байгаа юм шиг санагдах. Нэг орой би зэрэг гаргаад уцаараа бичлэг хийж орхилоо. Маргааш өглөө бичлэгийг үзэхэд эхэндээ юу ч байсангүй. Гэхдээ шөнийн 2 цаг 43 минут дээр галт тогооны харанхууд сүудэр хөдөлсөн. Эхэндээ гэрлийн хуурмаг гэж бодсон. Гэхдээ дараа нь камерны доод болонд маш удаан хин нэгний гар шиг зүйл шал дээгүүр мөлхөж гарч ирээд буцаад алга болсон. Би унтаж чадаагүй. Өрөөнийхөө хаалгыг түүжээд хөвцөн. Гинэд хаалганы бариул эргэж эхэлсэн. Нэг удаа, хоёр удаа хин нэгэн гаднаас онгойлгох гэж оролдож байгаа мэт. Би хөдөлж чадаагүй, дуугарч чадсангүй. Хэсэг хугацааны дараа чимээ зогссон. Маргааш нь байрны эзнээс асуухаар шийдсэн. Эхэндээ тэр юу ч хэлэхгүй байсан. Харин би бичлэгийн үзүүлэлтэл царай нь өөрчлөгдсөн. Тэр байранд өмнө нь нэг хүн амьдардаг байсан. Тэр хүн сэтгцийн асуудалтай болж галт тогоонд өөрийгөө гэж хэлээд тэр цааш юу ч ярьсангүй. Түүнээс хойш хүмүүс удаан тогтдоггүй юм. Би тэр орой нүүхээр шийдсэн. Гэхдээ нэг шөнө үлдэхээс аргагүй байлаа. Шөнө 3 цагийн үед би нүдээ нээсэн. Яагаад гэвэл орны хажууд амьсгалах чимээ сонсогдож байсан. Би аажмаар толгоогоо эргүүлсэн. Харанхуйд шалан дээрээс над руу ширтэж байгаа хүн шиг зүйл байсан. Тэр мөлхөж намайг чиглэн аажмаар ойртож байсан. Би юу ч авч амжилгүй гүйж гарсан. Тэр шөнө гудамжинд хонж маргааш нь шууд нүсэн. Гэхдээ одоо ч заримдаа шүнс ирэхэд галт тогооноос тэр чирэг чимээ сонсогддог юм шиг санагддаг.